50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Өдрийн тоглолтын мэндийг хүргэе. За ингээд үндэсний лотерей нэвтрүүлэг 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгоны 17 цаг 30 минутаас Сэнэг телевизийн эфирээр та бүхэнд үндэсний лотерейгоо шууд хүрдэг байгаа. Би сая замдаа манай хоёр хооронд их ойрхон байхгүй. Тэгээд мартцсан сууж байна. Гүйсэн чинь амьсгаа жоохон дээр байгаад шүү. За. Хамгийн эхлээд дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурын эзнийг бид тодруулах гэж байна. За энд гарч ирэх 4 тооны арга эзэн байж ч магадгүй байхгүй ч гэж магадгүй. Хэрвээ хэн нэг нь азтай байх юм бол энэ 4 тооны арга нэг эзэн байх ёстой. За тэр эзэн яах вэ гэвэл өөрийнхөө тавьсан бооцоог таны тавих бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой. 500 төгрөгөө хамгийн багадаа шүү дээ. 500 төгрөгөө тэр хүн 500 дахин өсгөж авах юм байна. За бүгдөө хамтдаа харъя. Эхний 3 бөмбөлөг гарч ирсэн байна. За эхний 3 бөмбөлөгний дугаар 3 5 5. За хамгийн сүүлийнх нь буюу 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 дахь дугаар бол 8 гэсэн тоотой бөмбөлөг байна. За ингээд 4-ийг тоглож байгаа хүмүүс анхааралтай хараад аваарай. Сонсоод аваарай бас. 3 5 5 8 гэсэн 4 бөмбөлөг 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирлээ. За харин одоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын эзний тоо ямар байх нь? За ер нь бол 40 бөмбөлөг үе. 40 бөмбөлөгнөөс 4 бөмбөлгийг гаргаж ирнэ. 4 бөмбөлөгний тоонуудын дарааллыг нь яг зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоо энэ удаад буюу 2 дугаар зэргийн хонжуураас бол 1000 дахин үржүүлж авах шүү. 1000 дахин. За эхнийх нь 6 байна. Эхнийх нь 6. Дараагийнх нь энэ өнгөрч 3 байна. 3. Дараагийнх нь 6. 6 3 6. За түүний дараагийнх буюу дөрөвтг нь хамгийн сүүлийн бөмбөлөг энэ хоолойд орцсон дээшээ гараад ирлээ дээ 4. За ингээд 2 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлөгний тоо дарааллаараа сайн сонсоорой. 6 3 6 4. 6 3 6 4 буюу 63 64 гэдэл бүгэлдсэн бол тэгээ бооцоогоо 1000 дахин өсгөж авах нь шүү дээ. За харин одоо бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломж таны өмнө ирээд байна. Энэ бол 4-ийн 1-р зэргийн хонжуур тодруулах гэж байна. За хамгийн ихний бөмбөлөг 4. Хамгийн ихний бөмбөлөг 4. За дараагийн бөмбөлөг энэ 9 6 юу? 9 юм шиг байна. 9 4 9. За түүний дараагийнх буюу 3 дахь бөмбөлөг ахиад 4. 49 40 хэд гэж гарч ирэх нь вэ? 49 40 1. За 4-ийн 1-р зэргийн хонжуурын 4 тоо. Та яг хэрвээ бооцоогоо 2000 дахин өсгөж авах хүсэлтэй байгаа бол яг энэ 4 тоог л хангалттай зөв дараалалаар нь таацсан багтал бооцоогоо 2000 дахин өсгөж авах нь шүү. За ингээд 4 9 4 1 4 9 4 1
За ингээд 4D тоглосон бүх хүмүүст баярлалаа. Үргэлжлүүлээд 6D тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. Машина ажиллуулж эхлэе. За 6D-ийн хамгийн өндөр шагнал бол хонжуур бол 50 сая төгрөг. Хамгийн бага нь 1500 төгрөг. За хамгийн ихний бөмбөлөг бол тэг гэсэн дугаартай бөмбөлөг байна. За та эхний 2, эсвэл сүүлийн 2, эсвэл эхний 3, эсвэл сүүлийн 3, эсвэл эхний 4, эсвэл сүүлийн 4, эсвэл эхний 5, эсвэл сүүлийн 5 одоо тоог дарааллын дагуу хэрвээ таавал 1500-аас 500 мянган төгрөгийн 50 сая төгрөгийн шагнал хойчих боломжтой байгаа. За тэг 1, за дараагийнх нь 4 байна. Тэг 1 4. За дараагийн бөмбөлөг буюу дөрөвт бөмбөлөг. Дөрөвт бөмбөлөг 8 байна. 8. Тэг 1 4 8. За одоо эн чинь бол 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлгийг хүлээж байна. 1. За 5 дахь бөмбөлөг 1 байна. За эхний яг энэ гараад ирсэн байгаа 5 бөмбөлөгний дарааллыг зөв таасан бол та сая 500 мянган төгрөг хонжуур тоочих юм байна. За 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг маань 1. 6 дахь бөмбөлөг 1. За ингээд 6D-ийн 60 бөмбөлөг энд одоо эргэлдэж байгаагаас 6 бөмбөлөг нь гараад ирсэн байна. За энэ хүү 6 бөмбөлөгний тоонуудын дарааллын дагуу яг зөв таасан тэр азтай хүн 50 сая төгрөгийн эзэн болно. За ингээд тэр 6 тоо бол тэг 1 4 8 1 1. За 6D тоглож байгаа бол анзаараарай, нэлээд олон 7 хоног манай тоглолт явахад олон 2 3 7 хоног явахад нэг цифрээс ингэж олноороо гарч ирсэн тохиолдол бол за би хувьдаа бол өмнөх ойрын 2 3 7 хоногийнх бол санахгүй байна. Тэгэхээр нэгийн тоо бол энд 3 гарч ирсэн байна. Дахиад хэлье. Тэг 1 4 8 1 1. За яг энэ тооны дарааллыг л зөв таасан тэр хүн 50 сая төгрөг очих юм байна шүү дээ. За ингээд 6D тоглосон бүх хүмүүст баярлалаа. За одоо бол хамгийн өндөр хонжуурын төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. Тэгээд хэрвээ та анх удаа үзэж байгаа бол бас гэрчин болоо зогсохгүй энэ тоглоомор тоглож болох юм шүү гэдгийг бас танд хэлмээр байна. Үндэсний лотерей бол их гоё тоглоом шүү. За 42 бөмбөлөг байгаа. 1-ээс 42 дугаар бүхий. Энэхүү 42 бөмбөлгөөс 7 бөмбөлөг нь энд гарч ирнэ. Эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн. Дараалал харгалзахгүй гэдгийг сайн тогтоогоод аваарай. Тэр хүн 120 сая төгрөгийн эзэн бол. За эхнийх нь 2, дараагийнх нь 24. 2 24 15 15. За түүний дараагийнх буюу дөрөвт бөмбөлгийг одоо бид хүлээж ий. Дөрөвт бөмбөлгийн тоо 29 байна. 2 24 15 29. Одоо 5 дахь нь 17. 5 дахь нь 17. За 6 дахь нь 6 2 24 15 29 17 6 дахь бөмбөлөг 4. 6 дахь бөмбөлөг 4. За яг энэ 6 бөмбөлгөн дээр тоонуудыг дараалал харгалзахгүйгээр ерөөсөө энэ 6 бөмбөлгийг таацсан бол та 120 сая төгрөг очих юм ба. За өнөөдрийн бонус бөмбөлөг 20. За ингээд үндэсний лотерейн өнөөдрийн тоглолтын хамгийн сүүлийн бөмбөлөг өнгөрөөл байранда ирлээ дээ. За ингээд 7 бөмбөлөгийг
яг дараалалаар нь танилцуулъя. Тэгэхдээ эхний 6 бөмбөлгийг таахад бол дараалал харгалцахгүйгээр та таах юм бол 120 сая төгрөг гэж хэлсэн байгаа. За ингээд 2 24 15 29 17 4 гэсэн энэхүү эхний 6 бөмбөлөгний дарааллыг нь харгалцахгүйгээр зөвл тааж чадсан бол та 120 сая төгрөгийн эзэн болох юм байна. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар бол 20. За ингээд өнөөдрийн тоглолт энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд маргааш нөгөөдөр сайхан амралтын өдөр сайхан амраад нэгдүгээр өдрийн тоглолтоор уулзтлаа. Баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Пати 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөрөөр барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.